нийслэлийн 2026 оны төсвийн зарлагын 35.1% буюу 1,514.2 тэрбум төгрөгийг урсгал зардалд энэ өмнөх онтой харьцуулахад бол ойролцоогоор 6% буурсан. 46.7% буюу 2,10.6 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардалд, 2.3% буюу 100.3 тэрбум төгрөгийг дамжуулан зээл иргэн төлөлтөнд, 9.5% буюу 408.4 тэрбум төгрөгийг өмнөд цаасны иргэн төлөлтөнд, 0.3% буюу 13 тэрбум төгрөгийг 3 дүргийн санхүүгийн дэмжлэг, 6.1% буюу 263.7 тэрбум төгрөгийг улсын төсөв төлөвлөхөөр тус төлөвлөлөө. 2026 оны хөрөнгө оруулалтын хувьд нийслэлийн засаг дараагаад Улаанбаатар хотын захирагчийн 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн 2026 оны хөрсгийн төлөвлөгөө, улс нийслэлийн урт дунд богино хугацааны бодлогын баримтчдуудыг хэрэгжүүлэх, Улаанбаатар 20 минутын хот үзэл баримтлалыг дэмжих, төсвийн хөрөнгө оруулалт үр өгөөжийг сайжруулах, санхүүгийн нөөц болцоог оновчтой хуваарлах, өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн төсөл арга хэмжээ хугацаанд нь чанартай дуусгах, иргэдийн амьдрах орчин чанар хүртээмжийг сайжруулах, нийслэлийн нийгмийн эдийн засгийн тэнцвэр байдлыг хангах чиглэсэн бодлого зорилтуудыг хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг бэлтгэн боловсрууллаа. Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийг дараах үндсэн 4 шалгуур үзүүлэлтээр харгалзан иргэншилсэн болно. Үүнд 1. Бодлогын баримтчдуудын зорилттой нийцсэн байх. 2. Улаанбаатар 20 минутын хот төлөвлөлтийн концептд уялдсан байх. 3. Эдийн засгийн үр ашиг нийгмийн тэргүүлэх зэрэг ач холбогдолтой байх. 4. Зураг төсөл холбогдох тооцоол судалгаа хийгдсэн байх гэдэг үндсэн үзүүлэлтүүдээр ирэмбэлсэн.